Монголын хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өвөж ихтэй яриа энэ өглөө энд эхэлнэ. Good morning Mongolia. Монголын номер 1 өглөөний радио шоу. Good morning Mongolia шоу танд үргэлжлэн хурж байна. За, Бүрэг гаргийн киното өглөө бид нэгэн бас онцгой гайхалтай зочдоор эфир маань дүүрээд тав хүндээ шоу маань үргэлжлэн хүрэхээр бэлэн болсон байна. За, ингээд эрхэм зочдоо тав хүний өмнө танилцуулъя. За, ингээд сүүлийн үед тайз дэлгэцээр олон хүмүүсийг бас байлдан дагуулад байгаа. Нэгэн гайхалтай бас хайр, гэр бүлийн үндэс, уучлалын талаар одоо маш гайхалтай дулаахан мэдрэмжийг өгөөд байгаа. Энэ уран бүтээлийн одоо эзэд уран бүтээлчнэр маань хүрэлцэн ирсэн байна. Үргэлжлээл одоо бүгд ярилцсан да. За, энэ хүмүүс маань болохоор Монгол Улсын соёлын иргэний ажилтан жүжигчин, за энэ сэтгэлийн уяа хэмээх энэ гайхалтай киноны найруулагчаар ажилласан Бадны муу маань хүрэлцэн ирсэн байна. За, энэ кинон дээр бол Балгаагийн дүрийг одоо гаргасан гол дүр маань. За, мөн Монгол Улсын гавьяа жүжигчин, бүжигчин, жүжигчин, за энэ сэтгэлийн уяа киноны Цэвэлбаагийн дүрийг бүтээсэн Бямба маань хүрэлцэн ирсэн байна. За, та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Үзэгчдээ тий бүгдээрэнд нэг сайхан өглөөний мэндийг хүргэе. Тэгэлгүй яах вэ? За, тэгээ юуны өмнө Good Morning Mongolia шоуны маань урилгыг хүлээн авч энэ өглөө бас хүрэлцэн ирсэн та нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яг нөгөө нэг дэлгэцэнд гарч байгаа киноны зочин манад өмнө нь орж илүү? Бараг ороогүй баха гэж санагдаад бах юм. Шууд яг эфирт нь гарч байгаа киноны зочин өмнө нь орж байгаагүй санагдаад байна. Тий, манай одноо маань зочноор орж ирсэн одон чимэг маань. Тийм байна. Тийм. Сар зөвхөн бошг сахигч тэгээд Мигон бах маань яг дуу оруулагч одоо нэг ард нь тайзны өмнө гэхээс илүү ард нь бас орчуулгын киноны дуу оруулагчны бас голууднаас оролцож исэн. Яг нөгөө өнөөдөр олзуурхаад байгаа юм. Манай зочдын яриаг сонсоод киног нь үзэх юм бол тэр нэг арын хэсгийг ингээ мэдсэн кино үзэхээр айгу тийм амттай байдэн шүү дээ. Тэгвэл ингэсэн биш нөө энэ ингэсэн биш гэдэг яг ингээ ойлгож үзэхээр амттай байдаг болохоор яг нөгөө дэлгэцэнд гарч байгаа хаалгаар шинээрээ байгаа киноны зочинд ирээ суудсан байгаад би өөр айгу баярлаад байгаа байхгүй. Ярих юмтай. Ярьсныхаа дараа хийх юмтай. Тийм шүү. Тэгэхээр зочдоосоо би ингээ асууя. Ер нь бол хамгийн түрүүнд асуумаар байгаа зүйл нь өглөөг ер нь хэрхэн яаж эхлүүлдэг вэ? Яг тэгэхээр манай Good Morning Mongolia шоу бол өглөөний мөсөөр үлдсэн шоу болохоор өөр нь өглөөг та нар маань яаж эхлүүлдэг вэ? За, эхлээд бүсгүйгээ ladies first үстэй. За миний хувьд өглөө ямар ч байсан эрт босоод хүүхдэд цэцэрлэгт өгөн. Тэгэл яг нэг босод хүмүүстэй адилхан тий сайгаа угаа хүүхдийнхаа сургууль цэцэрлэгийнхэн нэмийг бэлдээд тэгээд үндэсний урлагийн их театрын бүжигчин. Тэгээ өглөө 9:50-аас сонгодог тасгал бүжиг бэлтгэл ордог. Хэдэн хүүхдээ? 2. Вау, тэгээд ийм гоё байх юм уу? Бүжигчин болъё. Тэгээд өдөржингөө л тэр нөө улаан байшин дотор л өнгөрдөг дөө. Өглөө бол ямар ч байсан сургуулийн цэцэрлэгтэй хүүхдээ өргөж өчөөл тэгэл шууд ажил дээр очиод тасгалдаа. Өглөө ер нь хэдэн цагаас эхэлж байна? За 7 цагаас л эхэлнэ. Оо. Бид нартай л зэрэг хэлээ байх. Тийм байна. Сайхан цаг. Сэмэнэ. Одоо яг адилхан юм да. Зааж гараа чек гэж байна. Манайх ч нөгөө аялдаг эфир. Тэгээд пүүлтийг ингээ зөөгөө яваад байсан чи яг над микрофон чинь дуурайд гараа. Нэг 2 өглөө босоод юм яриад байгаарай. Одоо орж. За. Ярьж. Яасан байх нь? Нөгөө олон нүүдлийн дунд нэг авдар сэтэрдэг шүү. Нэг тэр хавцаа юм болсон. Намад ТV одоо орж. Өглөө босвол яг бас хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргээл тэгээд ажил руугаа зордог доо. Ер нь ажилтаа үед заримдаа бол хүүхдүүдээ хөрвж өчөөл тэгэл ажилгүй байвал тэгэл гэртээ очиод хүүхдүүдийн тоо хэд вэ? 2. Өө заах. Тэд одоо манай бас аавын ингийн зүйлт маань бас хүрэлцээ. Өө тийм үү? Сууж байна. Цэцэрлэг зүгээр нь бас төхүүлэх гээл явж ирснээс нэвтрүүлгээс хоцорч болов гэж одоо шаардлагатай. Ямар хөргөө юм. Тэгээ бялдж байгаа боо. Үгүй аваач өгөх юм. Өөх юм уу? Тэгээ манай охин болохоор бас нөгөө Бямбагийн маань улаан гон фин нах. Бямбатагаа уулзна гэдэг. Өө дайлбаа. Тэгэл наашиллаас. За ямар гоё юм бэ? Сайхан. Юуны
шууд л одоо би шууд кино үзсэн хүн чинь ингээ энэ дотор ингээ асуулт буцлаад ингээ болох байгаа байхгүй. Кинон дээр бол тэр нэг аавын дүр одоо яалчгүй аавын дүр. Тэгээд энэ киног ингээл яг үзээ сууж байхад бас л аавыгаа л ингээл бодоод л өмрөөд л тэгэл өрөвдөөд бас бахархаад л сууж байлаа л та. Тэгээд аавуудыг ойлгодгүй хүмүүсийг бол энэ аав амир сонио гэж байгаа хүмүүсийг л авчиг үзүүлчмээр санагдсан. Киноны найруулагч анхудаа хийсэн үү? Тэгсэн анхны найруулга байлаа. Тэгээд урд нь одоо нэгдүгээр найруулагч, хоёрдугаар найруулагч гэдэг юм уу туслах найруулагчаар бол ажиллаж ирсэн. Тий. Тэгээд энэ удаадаа болохоор өөрийнхөө бас нэг толгойлж явж байгаа кинон дээр өөрөө найруулъя. Бас санаа сэтгэл нэг урд нь дурсамж байсан энэ зүйлээрээ кино хий гэж бодож исэн учраас өөрөө найруулагчаар нь ажиллахаас өөр арга байхгүй учраас. Өөрийн дотроос гарсан юм болохоор тий. Энэ тархин дотор хамгийн боловсруулагдсан. Тий. Миний чинээд гаргах хүн хавардаа. Тэгээ нөгөө өөр найруулагч төгчхөр жоохон хайрын санагдаад тий. Тэгэл яг өөрөө л хийх ёстой өөрөө одоо энэ зүйлийг маш сайн мэдж байгаа учраас яг л энэ зүйлийг одоо өөрөө л найруулъя гэдэг шийдвэрт хүрээд одоо киногоо найрууллаа өөрөө тоглосон тэгээд маш сайхан баг бүрдүүлж чадсан. Тэгээд гол дүр тоглоод найруулахаар хэцүү байдаг юм уу? Хэцүү. Энэ чинь анхны алдаа оноотой их юм гарч ирнэ. Тэгэхээр найруулагчийн бага маш сайн бүрдүүлж гарсан. Би ингээ гайхаад байхгүй юу. За одоо ингээ гол дүр. Тэр чинь нэг ингээ дэлгэцэн дээр ингээ нэг камер мамер ингээ одоо тэ бичиж яхад найруулагч уг нь ингээ цаана харж агаад за батнаа чи тэрийгэ болохоо ажиллаа энийгээ дахиад тэрийгэ тэгмэг гэдэг уг нь ингээ хилүүл айтган байгаа байхгүй юу. Гэсэн мань найруулагч өөрөө тэдггүйгээд ахаар ард тэрий ч одоо хин харж хилж чи эсвэл ингээд өөрөө контролчдаг юм уу толгойн дотор за сая болсонгүйдээ дахиад нэг явчих өөрөө бодоо явчихдаг. За нэг талаа тийм байна. Тий өөрөө бас маш сайн контролтой явна. Дэлгэцийн ардталт бол нэгдүгээр найруулагч, хоёрдугаар найруулагч гэдэг хүмүүсийг яг батны суулгана. Тэгээд зураглаачтайгаа маш сайн ойлголцсон байх хэвээр. Тэгээд тэр 2 3 хүндэл бүх бүтэн итгэлийг одоо даалгаж тэгээд л өөрөө дэлгэцийн өмнө камерын өмнө яг тоглож л явсан. Яг найруулж байгаа хүн тэнд ингээд нөгөө тоолж байгаагийн давуу тал нь яг найруулагчийн өгөх гээд байгаа бүх нөгөө ийм одоо санаа шийдлүүдийг өөрийн толгойч дээр байгаа болохоор ингээд амар сайн гаргах нь бол давуу тал байгаа дах тий. Өөр хүнээр тэгэж үгүй чи ингээд хэлтэй гэж гаргуулах чинь жоохон хэцүү л байна. Үгүй яг нэгдүгээр найруулагч бид нар чинь нөгөө цаасан дээр маш удаан суусан учраас нэгдүгээр найруулагч ерөнхийдөө ингээд хөтлөөд явах нь удаа бүгдийг сайн мэдж байгаа. Миний нөгөө хүсэж исэн зүйлүүдийг энэ дээр энэ зүйлүүдийг ингээд сайн харж явна шүү гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нэгдүгээр найруулагч хоёрдугаар найруулагч маань бол маш сайн харж явсан учраас за та болохгүй байх дөрөвний чинь гэл өөрийнх нь мэдлэлт байгаа учраас би яг жүжигчнэрээ л явна. Тэгээд зураг авалт одоо тэр сценыг авчлаа, тэр планыг авчлаа гэх юм бол би эргэж очиж бас хянах найруулагч болчихно. Тий, хянаад за болцсон. Тэр дотор бас 2 дүр тоглоо. Кинон дээр 1 дүр, дахиад тэнд нь бас 2 дүр. Бас л их ачаал шүү ингээ ард нь ингээ бодохоор яг ер нь ингээд бас өнөөдөр бас хамаагүй спойлердохгүйгээр ер нь бол ярина. Ер нь ерөнхий утга санааны дотор ер нь ярина. Тэгэхээр одоо энэ дээр манай Цэвэлмагийн дүрийг бүтээсэн манай Гавьяц Бямбагийн хувьд ер нь өөрөө амьдрал дээр бас ээж байгаад идэг. Гэтэл киноны дүр маань болохоор ер нь нэг юм амьдралын бас нэг юм Монгол ах уу хатуу хитүү нөхцөл байдлыг даван туулаад гарсан нэг тийм ээжийн дүр байгаа шүү дээ. Энэ хоёр нөгөө бодит байдал киноны дүр хоёрын ээжийн нөгөө ялгаа зөрөө танд ер нь яаж мэдрэгдсэн энэ талаараа хуваалцаач. Энийг ер нь яаж бас илэрхийлж гарахыг хичээв тийм ээ. Хэцүү санагдаад байгаа шүү дээ. Надад л дотроо бодохоор. Бик жоох хайрталаад ирчих. За тэгээд ер нь бол найруулагчтай би уул нь амьдрал дээр ингэхгүй шүү дээ. Ингээл айгүй хийлсэн шүү дээ. Үгүй би уул нь ингэсэн бол яг үнэхээр би өөрөө байсан бол ингэхгүй байсан да. Би явахгүй байсан да. Хүүхдэд ширээ яаж хийж байгаа л аваад явчих байсан. Хайж хизээч явахгүй. Тэгээд төгсгөлд нь одоо үлдээдэг хэсэг байгаа шүү дээ. Тэгээд тэр хэсэг дээр ч гэсэн ер нь бол үлдэх байсан ч гэдэг юм уу. Эсвэл би бол ингэхгүй байсан л гэж бодож исэн. Тэгээд яахаа тэгээ эн чинь бол зохиолтой за найруулагчийн цаанаас нь ингээд ингэ хийх ёстой гэсэн юм чи одоо яалтчгүй тэрийгэ дагна. Тэгээд ер нь бол нөгөө бас амьдрал дээр иймэрхүү зүйл бас гардаг байгаа шүү дээ. Амьдрал баялаг амьдралын ихээр те хүн эмэгтэй хүмүүс ямар их зовлонг маш их том ачааг нуруунд дээрээ үүрээд яалтчгүй одоо тэгээд ийм шалтгаанаар ингээд амьдралаа сонгох болсон байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэг өөр нэг төлөөлөл, өөр нэг ээжүүдийн төлөөлөл юм болов уу гэж бас бодоод
Тэгээ кинондаа бол ороод одоо ард нь гарцсан. Үзэгчдийн одоо юунд кино театруудаар ингээ гараа явж байгаа. Тэгээ таалагдах ч байж магадгүй, таалагдахгүй ч байж магадгүй. Ер нь бол үзэж байхад бас ямар зөвүүн байна л гэж бодчихсон. Айгаа олон тийм юу сонссон мессеж ирсэн. Чи одоо юу ямар хат бэ? Хөөхтэй чи ингээд өчнөө өсгөж өгж явах чинь юу гинэ. Тэгээд тэгээд тэгтих тусам харин надад бол маш их таалагдж байгаа. Яг одоо ингээд Бимба гавьяатын хувьд яг ингээд нөгөө дүрийн сонгон Чи ямар хаа нялж хэлдэг юм бэ? Бимба гавьяат. Одоо тэгээд Чичиг хэлж болохгүй ба. одоо үнэн юм чинь яа. Тийм үстэй. Өмнө нөгөө тоглож исэн киноноос нь үзэж байх нөгөө зэрлэг цэцэгсийн үлэмжээр бас актер бас нэг зөвүүн дүрийг бүтээжсэн шүү дээ. Яг тийм ер нь нэг эмэгтэйлэг мөртлөө ахаад тэн дээр бас нэг тийм арай нэг өөр юу байгаа байхгүй юу? Нэг дүр байгаа. Тэгэхээр саяны тоглосон кинон дээр болохоор бас л яг нэг тийм мэдрэмж өгж исэн. Тэр нь юу вэ гэхээр бас нэг арай эмэгтэй хүн болгонд нэг өөр өөрийн гэсэн нэг ийм өрөг ролтой ийм дүрийн тусгалууд байх шиг байна. Тэгээ энэ дүр дээр болохоор хүмүүсийн зүрх сэтгэл бас нэг ямар мухай хүний өндөргүй амтан бэ гэж бодогдохоор тийм мэдрэмжийг бас төрүүлж ирсэн шүү. За Дүрийн сонголт одоо кастинг байж тээ хин хийсэн. Найрлагч өөр хийсэн юм. Тэгсэн. Яа. Миний ингээ дандаа харж хүндэлдэг жүжигчтэй ямар муухай дүр тоглолт. Би бүр ингээ гарч ирээд яг тэнд ингээ гол жүжигчин маань ирсэн өөр үед бол би чи хоёлаа зураг авахалч гарч ирээ бүр ингээ хорсоод зүг юм тэгээд бүр зураг авах гэж хэлж чаддаг. Хин дээр энд. Ягаа манай нэг хамгийн зэрэлэг Шинэ маань уу? шинэ маань байна. Нөгөө хим Анхаа маань. энэ хүмүүсийг яаж байгаа юм бэ? Тэгээ энэ эмгтэг бол би ч бас хүндэлж байсан чи гарч ирээд нэг юм жоохон зургийг харсан чи нэг тийм зэв үргэн байлтай. Тэр кинонд бол дүрээ маш сайн биелүүлсэн байна. Гүйцэтгсэн байна хүмүүс. Яг тэр дүр нь ингээд дотор орчоод ингээд би тэрнээс ингээд үзэгчийн хувьд гарч чадахгүй ингээд хорсоод байгаа байхгүй юу? Тэгээд дараа нь ингээд зочноор урандаа гэж бодож явахдаа яг магнагийн тэр нэг те уг нь ингээ өөр ээж хүн. Тэгээд тэр амьдрал дээр бол би тэхгүйтэйгээ бодож идэл яаж энэ рүүгээ ингээ шумбаж ордгийм бол доо л гэд бодоол. Тэрийг одоо ингээ авах гэж бас их юм болно. Тэр дүрийг ингээ өөрлөгөө ингээ оруулах гэж дотоод хүнтэйгээ нэлээд зөрчилдөг шүү. Хоёлаа эхлээд дотроо сайн хэрэлтэн те. Тэгэлтгийг нь. Тэгэл одоо чи ажин штэ гэл тэгэл орох бах та те. Тэгэл бид нар чинь натурт бас нэг сар гарan болсон. Тэгэл тэнд чинь өглөөнөөс орой хүртэл тэгэл өөртөө ярьсаар бол таарч байгаа юм. Хүнтэй ер нь баг ярихгүй. Тэгэл нөгөө зохиолоо тэрвэл тэгэл за энэ дээр яах вэ? Энэ дээр энэ үгийг ингэж яаж ингэж одоо энгийн хэрнээ амьдралтай байлгах уу? Энэ зохиол дээр энэ текстүүд дээрээ гэл систем болгон дээрээ бодно. Тэгээд ямар сандал найруулагч тэр очил би бол нэг юм биш шүү дээ. Бол нэг би ингэхгүй шүү дээ гэж хэлэн тэгээд бас нэг ганц нэг стенүүдийг өөрчлөх гэж үзнэ бас нэг эерэг болгохгүй л. Найруулагч тэгээ юу гэж хариулах вэ? Өө тийм байхгүй л нэр. Чи ийм шүү дээ гэж бодсон. Дүрийн найруулагчийн хувьд одоо дүрийн сонгон шалгуулалтын тал дээр бас яаж бодож сонголт хий. Тэ зохиол гараад энэ тэгэл проб явагдсан. Хамгийн түрүүнд би урна агчиг ер нь бол жүжигчний хувьд сонгосон. Ээжийнхэн дүр дээр. Тэгээд араас нь одоо манай ээжчүүдийн дүр байсан. Тэдрийг бол яг хаа ингээд сонгоо явцсан байсан. Бимбаг болохоор чиний хүрээд ирээч зохиол уншаач гээд. Тэгээ ямар дүр гэдгээ ч хэлээгүй зохиол уншуулсан. Тэгсэн Бимба өөрийгөө урна агчийн дүр дээр байна гэж харсан юм байл. Харин би ерөөсөө тийм гол дүр мөр гэж бодоагүй. За нэг эмээгийн дүр юм уу? Эсвэл энд байгаа нь одоо энэ л байна да гэх тий. Эсвэл нэг жирэмсэн нэг хиний тий сахалтай лээ. Тий сахалтай лээ жирэмсэн хүүхний дүрлэн байна гэж бодсон. Тэгээд яг аль нь ч гэж хэлэхгүй тэгээ бараг нэлээ удсан бараг сар бараг болсон баг. Тэгж болд юм уу? Хэлэхгүй явдаж болд юм уу? Тэгээ би гайхаа. Эртнээс бас нөгөө жүжигчнээ бас одоо нөгөө Бимба маань яг нөгөө бүжигчин гэдэг талаас нь би нөгөө яг жүжигчин эрт дүрээ бас авчвал хитрхийн ухаад байж магадгүй. Тэгэлгүй нэг тийм тактик байт юм уу? Юмд баригдчихгүй гэж бодоод тэгэл зохиолоо зүгээр уншаад зохиолоо ерөнхийдөө айгуу гоё ойлгоо байж гэж. Тэр ойлгож байна. Тэгээ ойлгож чи тий зохиолоо ерөнхийдөө ойлгоо байж гэл ингээл за тэр жирэмсэн чинь за уншчих гэж явуулж байгаа. Тэгээд төхөөд ирэхтэн за хувцс унар гэл эхлэнгүүт за энэ
бол цэвэрлмагийн дүр юм байгаамаа гэл. Surprise барьсан биз дээ. Тэгэхээр одоо ингээд төсөөлчөөсөөс өөр дүр ороод ирэнгүүт яах вэ? Гэлж байгаа шокрол. Үнаа тэр юу хийж байгаа юм нөхөнд гоё юм өгс юм уу? Уух мөх юм өгс юм уу? Мэдөө. Тэгээд урнаа хичээгээс яг тэр эмээгийн дүр дээр гэж би бас бодоагүй. Яг цэвэлмагийн дүр бол урнаа хичийн дүр байх гэж бодсон байхгүй. Тэгээд яг цэвэлмагийн дүр дээр намайг гэсэн чинь бүр нөгөө текстүүд нь зохиол нь бүр амар олон утас. Одоо яана. Яг үндэ тэгсэндээ синээсээ зохиолоо уншиж чаал бүр 70 эддгээр сценээс эхлээд миний одоо дүр орж ирж байгаа байхгүй. Тэгэл тэрнээс хойш бүр битүү 100 эдэн хуудастай зохиол байгаа шүү дээ. Яана одоо гэл тэгээд ер нь бол нөгөө яг би чинь бүр мэрэгжлийн жүжигчин биш учраас бас энэ тал дээр одоо бас нэлээд айцтай одоо яах бол их бол одоо үзэгчдэд хүрээд дараа нь одоо дэлгэцэнд гараад ямар сэтгэлд төрөх бол гэсэн айц ер нь бол ингээл хүм болгонд байдаг бол эсвэл надад бол амар их байсан. Тэгээд кино нээлтнийхаа дараа хүмүүс ингээ баяр хүрхээр зацах гайгүй болсон юм билгүй дээ. Жохон нэг юм сөрөгдөө дүр авцсан хүмүүс уурлахаар бараг баярлдаг гэдээсэн тэгж гин үү? Тэгсэн харин. Яг ямар зүүн хүүхдээ ч өсгөөд авч юу ээ чигээ тэгэхээр би бүр зүрээ гаргацсан юм байна да гэж жоохон баярлах маягтай тий. Би одоо энэ дэр балгаагийн одоо яг тэр дүр болохоор айгуу тийм цайлган сэтгэлтэй бас айгуу гайхалтай дүр байгаа байхгүй. Тий. Тэр анх бол ер нь сонголтыг мань хашир өөрөө сонсоод цэвэлмаг л одоо бодож яаж байгаа шүү дээ. Аварж байгаа шүү дээ. Ер нь бол тэгэл өөрийгөө ер нь золиослцсон ийм залуугийн дүр байгаа байхгүй, хүүгийн дүр байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас яг ийм дүр бол амьдрал дээр маш олон байдаг баг. Ингээ хайртай үний чимээгүй ингээд хайрлж яадаг ийм дүр. Тэгээд энэ дүрийг ингээ гаргахад яг ингээд нөгөө хууны зүгээс яг аудио интроос нэг яг илэрхийлэхийг хүсэж байгаа тэр зүйлийг яг юу яаж бодож яг ямар талаас нь илүү ингээд тод томрон гаргах чийдаа гэж бодож ирсэн. Харин би сая түрүүний хэлэхэд бас яг энийг гайхсан байхгүй. Олон жил дотроо ингээд бодож явсан гэд яагаад ийм дүрийг олон жил бодоо явчихдгийг? Энэ нөгөө ийм нас бол балтсан юм л да. Би нөгөө багтаа хурдан морь ундаг байсан. Угаас ундаг байсан. Тэгээд хурдан морь ундаг байжгаад хурдан моринд томдоод тэгээд тэрнээс гарахад амар харамсалтай байсан баг. Нөгөө тэтгэврт гараад. Тий. Хүнддээд тий. Тэтгэврт гараад. Тэгээд тэр маань ингээд нөгөө тархинд ингээд бодогдоол яваад байдаг. Тэрнээсээ бол болоод ерөнхийдөө энэ киноны одоо дөрүүд босч гисэн гэсэн. Тэгээд одоо эн чин хурдан мориноос гарсан анхны хайр гэдэг ингээд зүйлүүдэд нийлүүлэл ингээд ер нь кинонд шингээсэн. Тийм байна. Тийм үү? Анхны хайрын хэсэг бас тэр дотор шингэсэн байгаа мó? Тий, байгаа шүү дээ. Одоо тэр чинь нөгөө баг ах наснда ингээд хоорондоо нэг нэгээд ингээд тоглож өсөж исэн одоо сэтгэл нь анхны хайр болоод хуурцсан. Тэгээд тэрийг ингээд насан туршдаа тээж явсаар хагаад ер нь тэр хизээч хуурайгүй л тийм сайхан анхны хайр байхгүй юу? Зүг. Тэр зүйлийг л одоо энэ кинонд шингээж өгье гэж зорьсон юм аа оруулсан. Балгаагийн яг тэр дүр нь бол нөгөө яг миний дуртай төрлийн одоо эрэгтэй хүмүүс байдаг байхгүй юу? Одоо ингээд надрахуу нэг юм жоохон ингээд бизнес хийдэг те нэг юм жоохон ингээд нэг өөрийгөө мэдэрсэн те нөгөө эрчүүттэй орол ингээд халзагнаалаа юу вэ бро гэл ингээд ярьцдаг эмэгтэй хүмүүс ямар ингээд эрэгтэй хүнийг яг эрх хүн гэж үздэг вэ гэхлээр нэг морь малтай ноцолцдог. Одоо ингээд нэг юм тийм хүмүүс чинь морьтой бол бяраараа бол үзээд дийлэхгүй штэ. Ер нь бол те тэгэнгუთ нэг юм аураагаараа үздэг юм шүү гай. Одоо ингээд зүгээр миний төсөөлөл шүү ингээд мэдрэмж шүү. Чи дийлэхүү би дийлэхүү чи эзнүү би эзнүү гэдгээ яг нэг юм тэр нэг юм дотор одоо тэр аура тэр дотоод эрчим тийм юмараа л ингээд хоорондоо яг ингээд үздэг юм шүү гай. Яг тийм морь малтай ноцолдог эрэгтэй хүний дэргэд очихоор л яг нэг юм ингээд жижигрээл ингээд тийм за сайн байна оо гэл тэр хүн өөрөө тэхгүй байгаа штэ зүгээр тэр хүний эрчим нь тийм байдаг байхгүй. Тэгэд яг жоохон юм бизнес хийдэг юм одоо юу гэх вэ нэг юм бяртай эмэгтэйчүүд гэж ярил л да одоо тий нэг юм өөрийгөө ингээд нэг мэдэрсэн эмэгтэйчүүд. Тийм хүмүүс чинь ингээд морь малтай ингээд ажилладаг юм эрэгтэй хүн ажиллаж байгаа яг нэг эрэгтэй хүний дэргэд байгаа юм шиг мэдэрнэ. За минут жоохон эмэгтэйлэг ингээд ихгүй бол ингээд одоо яг энэ шилэн байшин руу ороод костюмтай залуутай уулзахаараа би дотроо өөрийгөө яг нэг юм эрэгтэйгээр мэдэрч ороод байдаг. Ойл ажиллаач. За юу үнэнгээл ирчих шүү. Би шинэ за чи тийм үү. За гэл нэг иймэрхүү яриа хоолоо молоо өөр ингээд бүднэрээ. Тэг яг ингээд нэг
тэр нэг морины тэр гал дээр уяан дээр очихоор хүмүүс минутаа гэл. Тэгэхээр яг тэр нэг ахуй дээрээ байдаг эрэгтэй хүн бол ялцчихвал одоо яг нэг эр хүн л байдаг байхгүй. Зүгээр нэг юм мэдрэмж нь өөрөө. Тэгэхээр тэр балгаагийн дүр бол ялцчихвал нэг юм одоо найзуудыгаа үзэрэл гэж хэлж да. Манайхаа тэр гоё эрэгтэй хүний тухай гардаг шүү. Эр хүний бас нэг айгүй гоё чанар бол яг тэр кинон дээр гардаг. Ялчгүй Монгол хүн болсоор тийм яг энэ сүүлийн үед гарч байгаа кинонууд дотроос айгүй гоё тийм бодрол ухаарлыг авахаар мотивац өгөхөөр тийм кино болсон гэж би бас бодсон шүү. Тий. За дээрэс нь энэ угаасаа Батна гэдэг жүжигчнийх нь одоо нөгөө ийм одоо нэг ийм төрөл одоо би зүгээр үзэгчийн нүд шүү заяа. Үзэгчд нэг ийм байт юм аа. Жүжиглдэг хүн зүгээр тэр дотроо ингээд нэг амьдрдаг хүн гэж ингэж хоёр салгаж болмоор санагдаад байдаг байхгүй юу? Жүжигчнийг ингээд дотор нь Батна бол ингээд яг ингээд амьдрчдаг тэр дүрэндээ ингээд ямар ч киноных нь жижигхэн ч хэсэг вэ, том ч хэсэг вэ зүгээр л энэ нөгөө нэг Батна харагддаг уу? Жүжигчин байхгүй юу? Тэгэхээр ингээд очиж үзэх дуртай. Ер нь бол яг үу тийм үзэх дуртай. Тэгээд анх нөгөө Батнагийн тоглосон кино да үзэдэй гэсэн найруулсан кино. Бүр ингээд гайхаад өөрөө найруулчих байгаа юм уу гэдэг ингээд гайхаад тэгээ бүр их тийм очиж үзмээр юм нөгөө сэтэл төрсөн. Би битэр жүжигчний урьсан үсээс их юм яриад байна. Яриулахгүй битэр бүр ингээд нөгөө уулзсандаа баярлалаа дайвар их тийм юм яриад байдаг хүмүүс их тийм болчиход байна. Тэр нөгөө киноны дараа юу найруулагчтай ярьж хахад нөгөө кино бүтсэн түүхийн талаар аягүй сонирхолтой түүх ярьж байсан. Тэр талаар бас нөгөө яг яагаад энэ кино зохиолыг бичих болсон тий тэр нэг гоё түүх байсан шүү дээ. Би нөгөө түрүү ярьсан тийм хурдан морноос гарсан гэдэг. Тэгээ хурдан морноос гараад ер нь дахиж хөдөө яваагүй. Тийм үү. Тийм нутг руугаа очиагүй байж байгаа нэг 20 жилийн дараа очсон. Тэгээд хамаатан садныхаараа ороод ингээд явж байгаад нэг үеэл ахтагаа таарад үеэл ахтагаа юм яриа суусан чи яг энэний санаа хэлсэн байхгүй. Яг миний ингээл үе нэгээр нэрээ миний бодоод байгаа юм чинь кино зохиол юм биш гэдэг зүйл 20 онд болсон байхгүй. Тэгээд тэрийг одоо кино зохиол болгоно гэж явсаар байгаа л өөрөө бичигээд бичиж бол үнэхээр хөвчүүрээгүй. Тэгээд бомберт нь зохиолчтойгоо уулзаад яг киноныхоо бүх юмыг хэлж өгөөд одоо санаагаа хэлээд тэгээд кино зохиол мал ер нь гарч ирсэн. Энэ кинонд морь тоглуулах ер нь тийм. За яста хамгийн хэцүү. Харин тийм. Нөө амтэн хүүхэд хоёр тоглуулахад хэцүү гэж хүмүүс одоо ер нь найруулагч нар ярьдаг байхгүй. Тэгсэн морь бол одоо бид нар нөгөө морь уралдаж байгаа хэсгийг авна гэдэг тэр чинь дахиад дубль хийж болохгүй тийм дахиад явж болохгүй шууд нэг явахад бүх юма төлөвлөж байгаа л яг тэнцэн чинь уралдуулсан одоо наадамч төгцсөн байсан учраас яг нэг юм сунгаан таарсан. Тэгээд тэнцээ очиж жагаад ер нь бүгдэнд нь аягүй сайн ойлгуулад тэгээд мэдээж уралдаж байгаа хүүхдүүдэд уяач нарт за бид нар зураг авч явнаа. Тэгэхээр одоо өөр машин тэрэг даахгүй. Бид нар бүгд хүүхдүүдээ одоо 75 оны хувцлан орчин үеийн имэйл юмнуудыг авъя. Тийм. За бүх хүүхдүүдэд одоо яг сайхан тайлбарлаж өгөө. За бид нар ингээ бас төрүүлсэн хүүхдэд одоо эхний 5-ыг байлнж гэдэг юм уу тийм хүүхдүүдээ бүгдийг байлна шүү ингээд. Тэгжиж ихнээсээ уралдана шүү Тийм. дээ. Тэгээд айгу тэр дунд нөгөө жүжигч хүүхдэд оруулж байгаа. За тэгэл уралдуулсан манай яг уул нь ингээд нөгөө киноны маань гол дүр маань төрүүлээд орж ирэх ёстой байсан. Тэгээд нөгөө ялчгүй уягдж байгаа морд болохоор гараас давхицсан манай чи зохиол ойлгохгүй. Тий гол дүр маань хамгийн сүлд үлдсэн тэгээд. Яг кинон дээр болохоор төрүүлж орж ирдэ шүү дээ. Тэгтэл үгүй хамгийн сүлд тэгээ бид чинь бодит байдал дээр бол нөгөө гол дүрөө орхио шууд нөгөө урдны эхлээд олон морьтой эсгүүд авах. Одоо тэгээс яах вэ тий? Тэрийг орхиол урдуур нь авч давхиж зураг авч байгаа л тэгээд буцахад манай морь хойноос орж ирсэн. Тэгээ хамгийн сүүлийнхаа морийг хамгийн түрүүлж орж байгаа. За тэр ч яах вэ? Тэр одоо багтаж унахыг одоо яах юм бэ? За энэ бол одоо бид нар мэдээж CGI компьютер график тий тэгээд тэр зүйлүүдийг оруулж одоо зураглаач маань хаанаас юу зураг авах уу гэдгээ компьютер графикийнхаа хүмүүстэй ярилцаад яг тийм өнцгүүдэд тохирж байгаа тэгж л авсан. Тэгээд графикаар бүр тэгээд хийчих болж байгаа юм уу? Тий болно. Би ч мөр тэр хүүхд яана энэ одоо яасан болоо гэл тэр хүүхдийн нэг бодвол. Тий. Яг нөгөө нэг юу яаж болдог юм л да нөгөө каскадиорууд тий орлон тоглогч нар хийж болно. Гэхдээ нөгөө хүүхэд учраас тэр жижигхэн биетэй аюултай.
Харин тийм. Тийм учраас тэр эрсдлээ бодож те кино одоо хөгжсөн байгаа юм чи яг тэр Яа, аргачлаар нь л авсан. За ашгүй. Тэр л айгу санаа зовоогоо төсөө. Бямба жүжигчнээс асуухад яг одоо нөгөө кино зураг авалтын үед яг нэг ийм их хүрийн одоо нэг тийм нандин сэтгэл хөдлөм момент мэдрэгдсэн мөч яг ямар сцен дээр нь илүү их мэдрэгдэжээ нэг кино камер онторцсон үед ч гэсэн ийм нэг тийм уяан те нэг теншн үргэлжлээд байсан. Кинон дээр би нэг улаан бензтэй айгүйх явсан. Тийм. Тэгэд бензин дотроо яг сүүлийн хэсэг дээр гардаг хүүхдээ аваа явж байгаа хэсэг. Яг тэр хэсэг дээр л айгүйх юм. Нөгөө бид хоёр чинь айгүй их цагийг хамтдаа өнгөрөөж байгаа шүү дээ. Бүр зураг авалтын үе камер ингээд бүр өөр газар тэгээ эднэрээс хол хоёулах нь ингээд бүр хөнгүү газар очсон байж байгаа. Тэгэл бид хоёр чинь тэр хооронд зөндөө юм ярина. Тэгээ манай цаамаач өөр айгүй хөөрхөн хөхт тий. Тэгээ нэг ийм хөөрхөн хүүтэй болох юмсан гэж айгүйх бодсон. Хоёр охинтой юм уу? Тэгээ хоёр охинтой. Тэгээд бүр амар хөөрхөн тийм нэг хайр татсан хүү. Харин тий. Тэгээд яг тэр үед л яг машин дотор л бид хоёр чинь яг л ээж хүү хоёр шиг тийм нарийн нэндэн юмнуудаа ярьсан да. Найруулагч яхад тэгэл кино ингээл одоо гарахад нөгөө өөрөө өгмөр байгаа мессеж байгаа учраас хүмүүс энэ киног энэ өнцгөөс нь харж үзээсэ гэсэн тийм одоо нэг хүлээлт байдаг штэ. Тэр бол найруулагчд байгаа. Яг энэ жүжигчин Бямбагийн хувьд ингээ хүмүүс энэ киног энэ өнцгөөс нь харж үзвэл одоо айгу ягаад гэвэл дүр нэг сонин дүр байгаа тоххой те. За яг одоо балгаа бол одоо гол дүр юм чинь. Тэгээд найруулагч юм чинь хүмүүс ингээ ойлгочвол гоё яана гэд нэг юм үнцэг бол байгаа шүү дээ те. Бямбагийн хувьд. За би бас яг киногоо нээлтэн дээр үзэж чадаагүй байж байгаа дарханд нэгтээ үзсэн байна. Тэгээд яг дархны үзэгчтэйгээ хамт гадагш явцсан мэт ч тий. Тийм. Тэгээд яг дархны үзэгчтэйгээ хамт зэрэгэлдээ суугаад үзсэн. Бүр ерөөсөө яг нөгөө бүтнээр нь тэгэж яг тийм төсөөл надад байгаагүй. Найруулагч болон бусад жүжигчид маань бол нэлээд олон үзэлтээр те ингээд үзсэн байгаа штэ. Би чинь тэгээд нөгөө кино маань түрүү жилийн 6 сард нээлттэй зураг авалтаа хийгээд тэгээд тэрнээс хойш чинь би тэгэл ажил гээл бүр ерөөсөө киноноос монтажийн ч үзээгүй яг одоо камер дээр би дэлгэцэн дээр ямар харагдаж байгаа ч үзээгүй хараагүй тэгээд шууд анхны үзэгчээрээ шууд үзсэн тэгээд баг яг үзэгчтэйгээ хамт өвтлээ уйлсан бүр тэгээд нөө жүжигчтэйгээ тайсан дээр зарласан чи би бүр ингээ хэр татцсан бүр уйлцсан хэвээ хിവэрэ гарсан тэгээд үнэхээр надад бол яг үзэгчийн нөгөөдөн талаас нь харах юм бол үнэхээр гоё кино болсон. Яг тэгэхээр бүр хайрыг ингээд мэдрээд байгаа хгүй. Харин янз янзын хайрыг тий. Аав хүүгийн хайр, эмээгийн хайр. За тэгээд дээрээс найзын хайр биш тий. Сайхан найз. Манай шинээж гисэн тий шинэгийн дүр ч гисэн сүүлд нь бас тэр хүн чинь ингээд нөгөө эргээд ингээд мөс чанар гаргаад бас айгүй гоё тэр дүр болчихсон. Хэсэг бол үнэхээр гоё. Бүгд ингээд нэг хайр харуулж байна. Миний дүр ч гэсэн бас хөөрхийн хоёрыг би одоо ингээд авч явж ахаар тий. Ингээ сайхан хамтд нь илэг бүтэн байлгая даа гэд ингээд үлдээж байгаа гэдэг чинь бас нэг өөрийн хайраа харуулж байна тий. Тэгээ бүр тэр чигээрэл зүгээр хайр л харуулсан. Монгол хүний тэр морь малаа хайрлах хайр тий. Морь малаа хайруулах хайр. Тэгээд дээрэс нь ингээд нэг юм Монгол хүний нэг уужуу сэтгэл Монгол ухаан гэдэг тий. Дээрэс нь ямар гоё Монгол ахуй вэ? Нэх гоё нэг юм дээр үеийн кинонууд нэг гоё идэг шиг тэрийг үзсэн юм шиг тийм нэг дүүрэн мэдрэмж төрүүлэхээр л кино гэж би бол хэлнэ. Би одоо эндээс нөгөө Батнаа жүжигчнээс суумаар байна л да. Яа тухайн үеийн киног үзэхэд эхлээд би нөгөө юу мэдэрсэн гэхээр өстө солонгос сериал цаашаа мэдрэмж төржсэн байхгүй юу. Тэгээд сүүлд нь ингээд явж байгаад яг тэр нөгөө дүрийн зангилаанууд ингээд тайлагдах үед яг бидний мэдэхгүй ертөнц яг Монгол ахуй энэ бас л хүний амьдрал шүү дээ. Яг ийм зүйл тохиолж ирсэн баг та. Тэгээ бид нар балгаагийн дүрийг ингээд хараад айгүйх өрөвжсэн байхгүй. Яг тэгэхээр өөрийгөө золиослсон харь хадлуу. Гэтэл өөрийгөө золиослоод үр дүнд бэлгэнд нь бол тэр хүү бол амнаас нь илүү чухал үлдсэн байтал эцэст нь тэр хүү бас хэцүү болж байгаа шүү дээ. Тэгээ тэр үед айгүй хэцүү санагдчихсэн. Тэгин гут одоо би ингээд асуумаар байна. Батаа жүжигчний хувьд ер нь бол сүүлийн гарч байгаа Монголын кино ертөнцид кино урлагт бол эсрэг дүрийг бол үнэхээр чадварлаг гаргаж. Үнэхээр бас толтол нь гаргаж байгаа уран бүтээлчдийн нэг. Тэгэхээр энэ кинон дээр хэрвээ одоо бодит байдал дээр танаас ирээд балгаа зөвлөгөө гуйвал
Та одоо ямар зөвлөгөө Ямар өгсөн бэ? асуулт байдаг чи Харин тийм. Үгүй харин тийм. Зүгээр юм бэ. За. тэгэн гот тэр дүрээ өмөөрөх үү шүүмжлэх үү гэдэг одоо асуултыг асуумаар байна л да. Дөрөөсөө гарсан байгаа юу одоо гэхгүй. Харин тийм сая Батнаа байна уу, балгаа байна уу? асуултан дээр шууд бодож эхэлж шүү дээ. Юу гэж одоо хэлмээр юм бэ гэж бүр. Хүн болгонд нөгөө нэг юм анхны хайр гэдэг зүйл сэтгэлд нь одоо байж дэн шүү дээ. Одоо бид нэр анхны хайр чинь тэ хизээвэ гэдэг чинь ийм асуултууд явдаг. Балгаагийн хувьд бол дөрвийн хувьд дээр болохоор анхны хайр гэдэг зүйл одоо бидний хувьд ингээд насан туршдаа мэдж одоо ингээд толгойд мэдэн шүү дээ тий. Энэ зүйл нь өөрт нь ирцэн бохгүй. Анхны хайр бүтлгүй гэдэг шүү дээ. Тэ балгаагийн хувьд бол одоо өөрт нь үр хүүхэд нь болоод хүрээд ирцэн гэдэг ийм том одоо анхны хайрыг хүлээж авсан амар азтай юм байхгүй. Тэрнээс одоо биднэрт бол тийм анхны хайр ч тийм үү те бид нар анхны хайр одоо тийм азгүй байдаг ч тийм үү. Балгаа бол тэрийг аваад үлдэх цаана сүулт нь хагцчихжсэн. Тэрийг бол анхны хайр нь яг нөө үлдээсэн. Анхныхаа юугаар л одоо үлдээг явцсан гэсэн үг. За одоо Магнагийн асуултан дээр би амар бодоо авчлаа. Бодох шиг асуулт ээ. Юу одоо юу гэж зөвлөгөө өгөх үү? Яг тэгэхээр орчин цагийн залуучууд ингээд нүдээр ингээд харах юм бол балгаа дээр ингээд айгүй тийм шүүмжлэлтэй хоёр талтай л байгаа юм л да. Харин тийм ээ. Ер нь бол би яг хуу балгаагийн дөрөөр юу хэлэх гэж ингэж одоо мессеж хүргэх гэжсэн бэ гэхээр хүнийг гадаад үзмжээр нь битгий дүгнэрээ. Энэ бол дотор биднээс илүү одоо бид нар одоо ингээд нэг ямар нэгэн үнийг одоо гадаад үзмжээр нь дүгнээд одоо дутуунэлдэг. Тэр энэ зүйл бол ондоо юм аа. Бидрээс илүү маш агуу тэр хайр одоо мөн чанар тий эр хүний мөн чанарыг ингэж хадгалж яваа ийм л дүр. За энд гоё комментүүд зөндөө ирсэн байна. Нөгөө ярьж явах хооронд те. Тэгсэн чинь манай мега жаргал маа сэтгэлийн уяа киног үзье. Батнимбо маш сайн жүжигч их дулаахан санагддаг. Тэгээд дахиад доор нь гоё дүр бүтээдэг жүжигчин шүү гэж. Тэгээд зэрлэг цэцгэсийн хүлэмжид нэрээ тоглосон үзэсгэлэнтэй бүсгүй байна штэ. Одоо таньж байна штэ гэж. Гинт ухаарсан коммент орж ирсэн байна. Тэгээд манай Хатанбаатар тунгалаг Тамир манай хөтлөгчдийн нэг өглөөний мэнд хоолой орж ирж байгаа. Эрхэм зочидтой өглөөний мэнд Бямба ихчтэй үргэлж талархаж явдаг шүү гэсэн байна. За баярлалаа. Тунгаа та хоёр чинь нэрээ нэг театр л үгүй тийм. Манай тунгалаг Тамир чинь улсын филармоны флейт хөгжимч юм. Тунгаа. Дэги тунгаа. Хосоор нэлэхээр таниад. Маш их баярлж явдаг шүү гэд орж ирсэн bay шүү. За одоо ингээд нөгөө би кино хийхэр халаар спойлерчих гээд байгаа юм шиг. Тий хамаагүй спойлерж болохгүй. Яг тэгэхээр үзэгчд үлдээх хэвээр. Тэгээд яг одоо сэтгэлийн уяа кино маань бас нөгөө орон нутгуудад гараад эхэлсэн байгаа учраас. Хавар гарч орон нутагт. Тэ 21 аймаг 330 сумаар. Бүр гэр нь. Нэгэн зэрэг гаргачих болдго юм уу? Болно. Одоо чинь 21 одоо 330 сумаар гаргадаг тийм юу байна? Байгууллага байна. Оо за. Тэдэртэйгээ сайхан тохирогоо хийгээл энэ багч тий. 21 аймаг руугаа одоо бас эхнээсээ одоо ингээл гараал явж л байгаа. Үзүүлэл эхэлнэ гэсэн. Улаанбаатар хотын бол бүх кино театруудаар гарч байгаа. Олон улсын кино наадам ер нь сайн үз. За энийг ярилцж байгаа. Манай юуг нь ярьд бэ үгүй. Ямар юм яриад би ямар дураар орж иж байгаа ч одоо манай продюсер бол ерөнхийдөө тийм саналаар надад кино нэхээс өмнө надтай бас гэж уулзсан. Гадагшаа явуулна тий ямар арга замаар явуулах яах вэ хүү гэл тийм нууд ярилцсан байна. Наадмууд. Юуны Бусааны кино наадмын бүртгэл эхэлсэн байл шүү. За тэрийг продюсер тоолондаа. Би нөгөө өөрөө бас ганцхан кинонд оролцож үзсэн баггүй. Ганцхан киноны продюсерээр ажиллаж үзсэн. Зүрхний саран гэдэг. Тэгсэн тэр киног манай нөгөө киноны нөгөө продюсер маань Золбоо продюсер маань нөгөө Монголын кино зөвлөлд Бусааны кино өдөрлөгт өгсөн байсан байхгүй юу? Тэгсэн чинь харин Монголоос ингэж явах кинонд нь сонгогдоод 4 кино сонгогдсон, нэгд нь сонгогдоод тэгээсээ Монголын кино өдөрлөгт гараад тэгсэн чинь тэнчэнээсээ нөгөө Бусааны кино наадамд оролцох урилга аваад тэгээд нөгөө юм чинь ингээ өөрийгөө ингээ анхны бла бла гэж голж болдгоо юм биш үү? Яг бол манай найруулагч чинь бас анхны кино байхгүй юу? Ням жаргал гээд залуухан хүүхэд байгаа. Тэр хүний анхны кино. Манай зохиолчийн анхны кино. Продюсер манийх нь анхны кино гэд олон юмны анхныг байж итэл бид чинь нөгөө анхны гэдэг утгаараа өөрсдөө жоохон голоод байдаг юм байна л да. Эргээд харахаар айгүйх алдаа өөрт харагдаад байдаг.
энийгээ жоохон гिचдэг байж, тэрийгээ жоохон тэгчдэг байж гээд тэрнээсээ болоод юмаа ингээд олон улсын наадам руу явуулахгүй бас жоохон ингээд өөрийгөө голоод ингээд идэх юм байна. Тэгсэн чи яг тэнд очисон чинь айгу тийм хүмүүсийн харах нүд чинь бас их өөр идэх юм байна штэ. Тийм болохоор явуулаарэ. Манай тэр муу кино гэсэн ба тана энэ кино бол бүр хэдэн левел агцсан гоё юм ардны агуулга сайтай кино байхгүй. Бидний хувьд яг зүгээр л романтик комеди жанрын кино байсан байхгүй юу. Тэгээ энэ яг энэ одоо драм төрлийн кинонууд бол тэр олон улсын кинонууд юм дээр кино ойлгодог хүмүүсийн нүдээр харахад бол их гоё кино харагдаад байгаа байхгүй юу. Одоо зүгээр өвчүүхэн миний нүдээр харахад тэр явуулаарэ батнаа минь юуг нь бодоод авах зүгээр тэгэл аплай даа л ингээл вэжидэл тэгэл нэг юм тохиолдсон байлээ штэ. Тэгээ яг би бол одоо яг энэ кино бол олон улсын кино наадмаас бол юм дуулахаар кино л гэж харсан. Яг тэр нэр шүү. Үнэхээр бас тэгж санагдсан. Би бол яг 3 зочинтой юм шиг санагдчихээн. Алаас өдөр. Хада би харин тэгээд зочноос юм асуумаар байна. Уушлаа би жоо хараа огшоод байна. Жорж ирээд байна. Ойлгоё. Тэгэхээр одоо бимбаж үжигснээс асуумаар байна. Яг хоо энэ сэтгэлийн үе киноны гол зангидаа бол уучлал байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол бодит амьдрал дээр одоо хамгийн их одоо нэг тийм уучлал үзүүлж исэн тийм хүнийг уучлж исэн тийм момент яг юу вэ? Тэр мөч чинь яг энэ дүрийг цэвлмагийн дүрийг бүтээхэд бас яаж нөлөөлж исэн талаар бас тийм кейс байл хаалцаж. За яг одоо гэхээр бодогдохгүй байна. Гэтэ ер нь бол нөгөө би чинь бас ямиг амар хурдан мартдаг. Тийм хүн тэгэхээр зүгээр ямарваа нэг юм болоход ер нь хурдан мартаад хаяад ингээд дараагийнхаа маргаашийнхаа төлөө ингээд тэмүүлэх дуртай. Тийм болохоор яг кинотой холбоол одоо яг сайн мэддэхгүй байна. Тэрнээс миний хувьд бол тийм гоё чанар шүү энэ орчин цагт. Немогийн ой санамжтай. Гээл нэг юм бодоод шаналаад байх ер нь аль шал тийм ээ. Хурдан ингээл хаяал маргаашийнхаа төлөө ирээдүйн төлөө тий. Зорж байвал илүү зүгээр юм болов гэж байна. Хажуунаас нарахаар баг шаналдаг мэддэг чинь аяг үзэсгэлэнтэй. Тийм тэгээд өөрийгөө л зовох юм шүү дээ. Тийм болохоор тиймэрхэн юм дээр өөрийгөө зовоож тий. Ачаа үүрэх юм шаардлага байхгүй л гэж боддог шүү дээ. Одоо юун дээр ажиллаж байна? Одоо манай үндэсний урлагийн их театр маань одоо 6 сарын 1-ээс жуулчид зориулсан тоглолт Монгол бүжгийн өдөр болон тоглолт шүү дээ тий. Тэгээд үндэсний их баяр наадмынхаа бэлтгэлд орно. Тэгээд бас саяхан Казахстан улс руу Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалаар тоглолт авчиж ирсэн. Тэгэхээр чин та нар 100 амардаг юм уу? Амардаггүй. Сая 4-5 сард дийлж амралтаа аваад тэгэл зунжин авар. Одоо ингээ 100 амрахгүй хэдэн жил болж байна? 22 жил. Oh my god. Дээрээ тийм биш тий. Шинэ жуулчдад яг орой олгол ингээл яг Монголыг яг илэрхийлж төлөвлөдөг хүмүүс чинь та нар байдаг байхгүй юу? Би ми чинь гатнаас хүн авчирхаараа л тэгэл та нар л байгаа. Энэ хар тэгэл аавал явна штэ. Яа ясал чанга. Найрлагчаас асуу яг сэтгэлийн үе кинон дээр хамгийн олон дубльдсан сцен яг ямар хэсэг байсан бэ? За хамгийн их за одоо ямар хэсэг байсан бэ? Миний өөрийн хэсгүүд л байсан баг. Ахаачлаа. Өөр дотроо хөрөхгүй болохоор яаж гинөө? Тэгвэл нөгөө хэд чинь дублд их үү? Яг хоо бас нэг зөрчилдөх юмнууд байна. Өөрөө бодцсон юмыг найрлагчин баг зурлаач маань бас яг нөгөө зургийн талбай дээр энэ юмштэй гингүүт нөгөө тэдийнхээ үгэнд орж явж ирсэн аа. Юу вэ би ч анх ингэж бодож байгаагүй шүү гэж буцах тал байна бас. Яг за тэзэрлэг болохоо байлаа хөөе. Хөрх юм бэ. Уучлаарай. Гой орж ирсэн. Аваа цэцэрлэг болохоо ажиллаа гэж байна. Өөрч одоо дубль гайгүй байсан манайх бол. Тий. Одоо тухайн үед зураг авалтын үед жоохон бороо орохгүйгээр амар их тийм ган болсон. Тийм үү. Тухайн үед тий. Тэгэхээр нөгөө нэг амар юм шуурхтай ч гэдэг юм уу зураг авахгүй нэг бүтэн өдөр өнжигч гэдэг юм уу яг зураг. Манан буусан өдөр юм. Юу ч харагдахгүй болцсон юм үе дээр бол. Бод юм л шүү бүр ингээд нэг цаана хоёр алхмын цаана байгаа хүн харагдахааргүй тийм манан бочт юм лээ. Тийм үү. Тэр бас тийм ямар хатин тий? Цаана авсан зураг. Бид нэр Төв аймгийн Баян цогцсон авсан. Баян цогц. Уг нь ойрхон мөртлөө тийм гайхамшигтай манан тийм буух юм уу? Төв аймгийн Баян цогцсумаас хойшоо нэг 10 гаруй километр явангууд хиймэл нуур байд юм байна. За. Хиймэлээ? Тийм. Хин хийцэн. Тухайд нөгөө нэг газар тариалан гэдэг нөгөө тэнцээ чинь нэг юм
хиймэл нуур уурсан. Тариалангийн бүсгүй бас нэрээ тий. Тэнгүүт яг юм уулын голд айгүй гоё газар зураг авсан. Тэгээд тийч манан занан буугаад үнэхээр гоё юмсан. Гайхамшигтай. Байгаль бол гоё эсүүн бүр харахаар яа гэл. Хэрвээ одоо ахиад хоёр маань кино тоглол ямар урамтай дээр ямар төрөл жанрын кинонд ер нь тогломоор ер нь санагдаж байна. Магадгүй ахиад урамтай дээр тоглол. Одоо нэг арай эерэг дүр. Би яг тэгж хэлэх гэж бодсон. Дүрээ сайн гаргасан хүмүүс ер нь уран бүтээлч хүн дүрээ ерөөсө голох хэрэггүй. Тийм шүү. Тэгээд яг өөртөө оногдсон зүйлээ л яг нөө үүргээ гүйцэтгэх ёстой. Тэгэхээр ер нь бол тиймч дүр, иймч дүр гэж ерөөсө ярьж болохгүй гэж боддог. Тэгээд хэрвээ одоо найруулагч маань үнэхээр намайг сонгоод за ийм дүр дээр шүү гэх юм бол тэгэл чадлынхаа хэрээр бол оролцсон гэж боддог. Тэрнээс бол ийм тийм гэж ерөөсөө бодсон. За яг хоо Бимбод бас нэг яг хоо цухуулгасан. Гэтэ яг юу тий яг ямар дүр дээр энэ ч гэдэг юм уу тийм юм яриаг нэг кино байгаа шүү. Өөрөө л бас цухуулгаад ер нь нэг явж идэв биш дээ ард тий. Тэгэж хэлсэн. Миний хувьд бол яг цаашаага ямар дүр дээр гэх юм бол одоо тэгэл нөгөө эсрэг дүрл орж ирд юм дөө. Тэглээ бэлчихгүй дөө гэдэг. Нэг ийм асуу юм. Одоо хоёрын хувьд гэх юм бол одоо үзэгчд энэ нэг үзэгчдээс ирсэн, үзэгчдийн төлөөс ирсэн одоо юу асуулт тахгүй юм. Энэ зүйлийг заавал асууж өгөөрэй гэсэн. Яг тэгэхээр бид нар бол нөгөө тайз дэлгэцээр их үзэж байгаа. Та нар маань болохоор нэг уран бүтээлийн ард илүү их ойртод нь олон цагийг өнгөрүүлж байгаа, хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр хоёр маань ерөнхийдөө яг энэ кино уран бүтээлүүдээр ажиллахад хамгийн ойр олон цаг хугацааг өнгөрөөж хахад одоо бие биенийхээ атлээ одоо хүмүүсийн тэр болгон анзаарч мэддэггүй. Тэр сайн зан чанаруудаас хоолцооч. Мууг нь асууя л та. Бахархам. Сайн зан чанарууд. За тэгээ нөгөө талаар нь бас байж болно. Тэгээ илүү сонсомоор байгаа зүйл нь илүү хүмүүсийн мэдээдгүй нэг юм бахархам гайхалтай бас тийм зан чанаруудаас нь хоолцвол ямар зүйлээр нь илүү их бахархаж сайшааж байв. Эхлээд би юм байлаа. За. Юу хэлхээс шалтгаалж би. За Батнатага шууган терапевтээр танилцчихсэн. За. Тэгээд яг тэр үед бол нэг гэрэлтүүлэгчдэр бас хамт ажиллаж исэн. Тэгээд тэр үед бүр айгүй ийм мундаг лаг ивсэлтэй. Би ч одоо бүжигчин хүн учраас хүний ивслийг айгүй төрүүлээ харцдаг. Тэгэл ингээл бас нэг бүгдээрээ маазраат ч билүү нэг бүжиглж өмжглээл нөгөө нэг кино зургийн дундуур тэр үедэр Батнаг анх харж ирсэн байхгүй юу? Яа өмнө нь бол нэг анзаарж байгаагүй. Тэгээд ямар лаг ивсэлтэй залуу вэ гэж харж ирсэн. Ер нь бол айгүй мундаг бүжиглдэг. Одоо яг энэ кино бүжиглмээр байна, бүжиглүүлмээр байна. Найрлагч аяа өхөө. Йоо аяа өгч юм тайз байна. Хамтдаа хойлоо гоё бүжиглээ дрил хийл да гэж удаан гуйж байгаа. Тэгсэн чи хийхгүй нөө. Одоо зав олдохгүй, тааралдахгүй л байл да. Өнөөдөр таарсан дээр нэг хийчихгүй харсан тий. Бид бичиж авчвал хажууд. Яг кино зураг авалтын үед бас л нөгөө улаан бензтэйгээ айгүйх зураг авалтанд ороод яг тэр үедээ илүү одоо ингээл нарийн ширийн юм яриад гээд нөгөө цаг хугацааг өнгөрөөсөн. Тэгээд манай Батнаа маань найруулагчд бол ингээл бас жоохон ааштай. Ер нь нэг айдаг нэг эвгүй хэцүү. Ер нь бол нэг кино болгонд тийм л зүйл байдаг. Зөвхөн кино гэлтгүй манай мэргэжлийн байгууллагуудын найруулагч нар ч гэсэн бас нэгэн ширүүн харизмтай ер нь тийм тал байдаг. Тэгээд Батнагийн хувьд бол тийм би бүр кинонда бүр ингээд нэг юм жаргаж оролцсон гэх юм уу? Нэг 50 амаална. Тэгээд яс ингээд тухайн одоо жүжигчдтэй бол за одоо энэ дээр жоох ингээд нэг холхон татаж авчирч байгаа. За энэ дээр нэг жоох ингэчмээр байна. За энэ дээр жоох ийм юм бодорой ингэрээ тэгэрээ гээд ингээд нэг юм нэг зөөлөн аргаар ингээд ажиллаж байгаа надад маш их таалагдсан. Тэгээд Батнаг бол би яг л одоо энэ сэтгэлийн уяа кинон дээр гараад хүмүүс таалагдж байгаа эерэг дүрээр нь яг дотоод хүн яг ийм л гэж би боддог. Тэр эсрэг дүр дээр гарч байгаа тэр айхтар юу бол үнэхээр чадвар байгаа байхгүй яг тийм өөрөө зөөлөн ийм хүн бэжиж ямар мундаг тэр яг ингээд өөрийнхөө эсрэг хүний бүр дургуг хүрхэхээр те бүр зэвүүнийг хүрхэхээр тэр кинонд бүр ингээд нэг очоос тэр дүрээ гаргаж чадчихин гэхээр үнэхээр мундаг жүжигч. Эмэгтэй кейс мастер яаж байгаа юм?
За одоо муугийн нэрээ. За ихлээд эндээс сайн талын сонсъё л доо. Нөгөө чагнаж ягаад алийг яхаа шийдгээд байгаа байхгүй юу? Муу сайн бүгдийг нэрээр. Одоо манай Бямбат би одоо ингээм хамт ажиллахад кинон дээр тий сая нөгөө шуугаан таригч дээр анх харсан гэдэг яг би ч нөгөө гэрэлтүүлэгчээр олон жил ажилласан. Тэгээд Бямба яг шуугаан таригч дээр бас нэрээ хамтарч ажиллаж байсан хамгийн анхны л одоо бүтээлүүд бид хоёрын хамтарсан л бүтээлүүд юм байна л да. За тэрнээс ч хойш ер нь бол энэ дээр л байгаа юм байна. Бямбатай ажиллахад их зөөлхөн. Би нөгөө ингээд өөрөө ч гэсэн тийм нөгөө жүжигчд яаж найруулагч ямар талаас нь ажиллавал ингээд хүнд ер нь ойлгомжтой тэрийг ингээд мэдэрч гаргаж ирдэг юм бэ гэдгийг ингээд ерөнхийдөө харахад хүнд яг ойлгуулж тэр нэг цагт зандрах биш тийм нэг юм зөв талаас нь тайлбарлаад ингээд хэлчихээр яг тэрийг ингээд өөрөөр нь дураар нь гэж чөлөөтөө тоглуулах аюу зөв юм байна гэдгийг мэдэрсэн. Би өөрөө ч тэгж бас тоглох дуртай хэцэрхий ингээд хүн зандарч ингээд юм хэлээд тахаар аюу туггуураад байдаг. Дотроос нэг юм хүчээр гаргаж авах гээд тахаар хэцүү. Тэгээд бас өөрөө жоохон зөрүүдийг хэлэх үү яг тэгээд зөрмөр санагдсан юм. Аюу хэцүү. Чи тэгэж байна уу гэх. Тэгэнгүүт ингээд албаар ингээд гүжиж мүжөө те нэг иймэрхүү юм үсч гэдэг байхгүй. Тэгэхээр аюу гоё ивэр нь өөрийнх нь одоо бодож байгаагаар нь явуулаад тэрэн дээр нь жоохон засвар хийгээл явуулж байгаа. Манай Бямбад одоо яг муу тал гэж сая муу чанар ч гэдэг юм тийм ярьж надад бол тийм ер нь би бол нэг муу чанарыг бол олчлоо. Бямбаг юу? Тий. Амархан мартдаг. Яа сайхтрыг гэхгүй. Өөрөө тэгсэн чинь би ч амархан мартдаг гэдэг. Өргөжлүүлээд асуухад одоо ингээд нөгөө киноны чарт нөгөө уран бүтээлчдийн хооронд зөрчил маргалтаа үүсэж шүү дээ. Тэр маргалтааныг ер нь хэрхэн ер нь давж исэн хөгжилтэй мөчүүд юу байна? Одоо энэ тал дээр нөгөө өстө муу талуудын яриа гэдэг шиг. За шууд хэл. Ер нь тийм маргалдаан ерөөсө болоогүй шүү дээ. Үгүй тийм үү? Манай кино чинь зүгээр ингээд нэг юм стажинхаа хайрын дунд умсаар байгаа л байна. Оо ямар гоё юм бэ? Маш гоё залуучууд байсан. Мөрөлдхөн маань тэгээд шижигнсэн сайхан залуучууд тэгээд ерөөсө бүгд инээж ханаагаал маазраал тэгээд ерөөсөө тийм нэг одоо стресссэн, уур хүрсэн тийм юм ерөөсөө гараагүй. Стэж аргаж хийсээр байгаа л киноныхаа ард гарсан да. Инээж байгаа л кино эхлэхээр бүгд гониглаа. Тий. Тэгэл дуусахаар нинэгээл тэгэл яг үнэ. Яг нөгөө ажлаа мэддэг хүмүүс тэгээд тэр хүмүүсийг би одоо тий ер нь бол анх кинонд гарахаас өмнө хурал хийгээл сануулж исэн. Одоо заавал уралдаж бухимдаж нэг юм бачуураад ахгүйгээр би өөрөө бас ихэндээ яг зураг эхлэхээс өмнө жоохон бачуурч гал хэлсэн. Ингээл зураг авт эхлэх гэдэг жоохон юмнууд ингээд бүтэж өгөхгүй тий нөгөө шахагдаад ажлууд тэгэнгүүт манай одоо нэг дөрвөн найруулагч зураглаач хоёр маань хоёр дуу ундак мики гэж хоёр дуу маань заав энэ дээр нэг ингээд явах тий ингээл эхлэхээс хойш тэгэл ер нь өөрийгөө бариад нэрээ би ч одоо сайхан чаргаад киногоо хичээд байгаа нэрээ тий тайван сайхан хүмүүсийг таваар нь ажлыг хийлгүүлье гэж бодсон үдэн дээрээс за ингэж тухгуураад өөрийгөө ч гэсэн нэг яалчгүй хамаг ачааг үүрж байгаа хүний нэг юм цохол тий нэг тиймэрхүү нөгөө бүх юм руу ингээд санаагаа ингээд ингэчихээр бүр айгу хэцүү болчихсон. Санснаар нэг болохгүй байгаа юм шиг мэдрэмж тэгээд. Эсвэл өөрөө бас айгу анх нэг юм хэлэхээс айдсч байсан биж магадгүй. Тий. Амар айдстай байсан. Одоо их л том хариуцлага шүү дээ. Тэгэхээр одоо нэрээ чадах болов чадахгүй болов ч гэх юм уу тэр болгондоо бухимдажсэн бас талууд бий. Тэгээд яг энэ киног үзэж байгаа хүмүүст одоо тэгээд ингээл 5 дахь хасаа бүтэн сайн болох гэж байгаа тий. Гэр бүлээрээ юу хийх вэ? Гэр бүлийн өдрийн төр төхөх гэж байна. Яг хүүхдтэйгээ бол үнэхээр очиж үзмэр кино байлээ. Би бол яг нөгөө хүүхдүүдтэйгээ очиод үзэх юм бол гэртээ ингээд нэг ойлгуулж чадахгүй олон мессежүүдийг яг энэ кино бол ингээд хөнхөн гоё ингээд хилээд өгчмөр тийм кино байдаг шүү дээ тий нэг өөр юмар дамжуулаад хүнээр хэлүүлчмээр өгнүүд байдаг шүү дээ. Яг зөв. Тий манай кино бол одоо гэр бүл тий хамт олноороо одоо ямар ч насныхан үзэхэд их тохиромжтой кино. Тэгээд энэ дунд одоо төрүүлсэн эцэг их бас өсгсөн эцэг их ч гэдэг юм тий. Тэгээд жинхэнэ анхны хайр гэдэг зүйл одоо эсвэл жинхэнэ хайр гэдэг одоо нөгөө болцолгүй хайр, хариу нэгтгүү хайр. Тий. Мөнгө хүлээлт уучлалт. Тий. Энэ бүхнийг л маш сайхан одоо хүнд тийм хайрыг мэдрүүлсэн, аз жаргалыг мэдрүүлсэн киног би одоо хий гэж зорьсон. Тэгээд тэрэндээ ч одоо бас хүрч чадсан гэж бодлоо. Тий. Тэгээд хүмүүсийг сайхан
агуу их тэр хайрыг мэдрээ, тэг гэр бүлээрээ аз жаргалыг мэдрээ гэвэл бас ирж үзээрэй л гэж хэлнэ. Тэгээд нөгөө өнцгөөс нь бас нэг юм үзэгчдэд одоо жижигхэн боловсрал болгоод хэлэх нэг жижигхэн мессеж байгаа байхгүй. Үзэгчд бол ингээл нөгөө бүх киног нэг өнцгөөс одоо шүүж ингэж одоо би бол үзэгчтэй надад ингээл айгуугаа юм Монгол киног Marvel-ын кинотой ингээл харьцуулаад үзэх гээд байдаг байх жишээ нь те. Одоо ингээл нэг юм тэгтэл Монгол кино Marvel-ын кино хоёрын цаана тэр бүтээгдэж байгаа баг, хийж байгаа төсөв, орчин нөхцөл гээл тэнгэр газар шиг айгүй том юм ялгаатай юм байдаг болохоор бид нар нөгөө нэг одоо жишээ нь Монгол таргийг гадаадын дэлгүүрийн йогурттай ингээд харьцуулж уухтаа эн чинь нөгөө гэрийн тараг, илгэн тараг, эн чинь нөгөө үйлдвэрт хийсэн гадаадын одоо нэг юм чихрийн холцтой йогуртын тараг гэдэг ч юм уу ингээд нэг юм ялгаа тэрийг ууж идэхтэй бол мэднэ штэ. Уг нь бол те. Яг энэ кино бүтээлийг үзэхдээ яг энэ хоёр өнцгөөс нь айгүй сайн салгаж үзээрэй гэж би хүмүүст хэлмээр санагдаж байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээд зурагт тавиал кино асаалаа би яг ийм мэдрэмж авах хэрэгтэй гэж бүх юмнаас яг ижлэхэн хүлээгээд яг бүх юмыг нэг юм ижлэхэн фильтрээр ингээд оруулах гад байдаг шиг санагдаад идэх. Тэгэнгүүт эн чинь нэг нь Монгол ах вэ? Нэг нь Marvel-ын график ч юм уу те. Эн чинь ингээд хоёр агт өөр юмнууд ингээд яваад байгаа учраас тэрийг одоо яг энэ мэдээлэлтэйгээр бэлтгэлтэйгээр тэгээд нэг юм зориулттайгаар үзэх юм бол энэ дотроос нөгөө авах юм нь мэдрэх мэдрэмж чинь илүү гоё байдаг шүү л гэж би хэлэх гээд байгаа юм л та. Ойлгож үзээрэй л гэж одоо хэлэх. Монгол ах уу, Монгол ондоошлыг бас юм чинь. Харин тийм. Монгол одоо нүүдэлчдийн өв соёлыг бид нэр бас харж ивэл би залуу үедээ бас нөгөө жинзи үеийнхэн зэрдэг шиг тийм. Энэ хүмүүс бас үзээсээ. Ягаад гэвэл нөгөө хитрхийн нөгөө шошрал гэдэг юм уу тий одоо хурдцтай өгж байгаа энэ хөгжил нийгэмд бас эргээд нэрээ бид нар чинь ямар хүн бэ, ямар үндэстэн бэ гэдгээ бас нэг гэж хараасаа дэлхийд бас юугаараа ондооших хэрэгтэй юм бэ гэдэг зүйлийг бас хараасаа л гэж хэлсэн дээ. За. Энд нэг юм комент ирсэн байна. Бимбагч дуу уран бүтээлээ хийгээрээ сонсох үзэх дуртай шүү. Мөн ч их авиасын ундрагда та минь киноны найруулагчтай болон уран бүтээлчтэй халуун баяр хүргье. Үнэхээр сайхан уран бүтээл болжээ. Заавал үзнэ гэсэн байна. Бүжиглүүдээ л гэсэн байна одоо яана. За Good Morning Mongolia show-ны одоо нэг юм одоо за миний хувьд ялангуяа одоо асуудаг нэг юм асуулт байгаа юм. Тойрын одоо дуртай өнгө юу вэ? Аяа. Начи. Би. Миний хувьд улаан. За. Яагаад энэ улаан өнгө дуртай? За батан зөвшгчний хувьд. За хар цагаан өнгөнүүд байна. За ер нь би хвчлэн одоо цэнхэр гэх юм уу? Цайвар цэнхэр. Тэнгэрийн гэсэн үг үү те? Тий. За тэнгэрийн одоо хөх өнгө байх нь шүү дээ те. Цэнхэр өнгө. За энэ өнгө нь яагаад дуртай вэ? Нэг 3 шалтгааныг хэлээч. Би ийм учраас энэ өнгөнд дуртай юм аа гэдэг. Одоо илүү ирч хүчтэй харагдав. Илүү одоо ирч хүчийг мэдрүүлдэг. За. Өөртөө ихтэй байдлыг нэмэгдүүлдэг. Тэгээ 3 дахь нь болохоор надад илүү зогт юм уу? Илүү зогтдаг. За. Цайвар цэнхэр бас надад би өөртөө бас зогтдог гэж боддог юм. Тэгээд бас нэг юм зөөлхөн санагдаад. Тийм дүлгөөхөн тий. Тэгээд тиймэрхүү өнгөийг бас хараад хахаар ингээд нэг тэнгэрийн өнгө болооч тийм нэг юм тайвширлыг мэдэрдэг. За наа чин тэгж жагаад араас нь юм хэлээ. Тэгээд юу яах вэ? Бас нэг бас нэг асуумаар байгаа юм дуртай амтнуудаа хэлээч. Нэг амтаа. Одоо өөрхөн хурга. За. Тийштэй нэрээ. Хурга. За таны төл мал одоо юу гэдгийг те амтны зулцэг гэдэг бол мэдээж маш хөөрхөн байдаг шүү дээ. Хөөрхөн байдаг. Миний хувьд яг дуртай өөрийнхөө дуртай амтан ямар ч амтан байж болно. Амтан за одоо би ч одоо нөө морин дээр орох ус. Яг тэгж хэлдэг байна. Мор маллал ярнэ. Тэгэхээр мор гэл гэж хэлээ. За дуртай шалтгаан 3 шалтгаанаа бас яг ядчхан сая хэлээч. Би болохоор одоо яг энэ 5 шуум мал бас жоохон бахта өвөө эмээ дээрээ 100 амралтаараа байнга очдөг гэсэн. Тэгээд яг нөө тэр үед ч ингээл очингууд яг нөө төлөлцсөн. Тэгээ нэг хөөрхөн хураг шигнүүд байдаг. Тэгээд нэг нэх хөөрхөн алаг
тийм хураг байдаг гэсэн. Тэрэндээ амар хайртай байдаг гэсэн. Тэгээ яг л тэргээрээ л одоо анхны сэтгэлээрээ тэгээд нохоо мохоо одоо нэг юм муур нохоонд бол нэг дуртай биш. Яг тийм хургандаа л одоо хүртэл. Тэгэхээр хөөхөн харагддаг. Хөөхөн харагддаг юм байна. За ахаад дээрээс нас яг Монгол гэдгээрээ дуртай. ааха. За. Одоо ахаад нэг шинжин. Тэгээд нэг хөөхөн буржгар арьс мэрстэй болохоор ингээд твэрхэд ч гэсэн нэг хөөхөн санагдчих шүү дээ. Тэгээ өөр ямар ч юм бэ? Өсгөн гоё зөөлөн өсгөн гоё гэх юм. Яг юу яж чинь те өнгө антен гэж байгаа нийлүүлж байгаа юу тодорхойлох гэдэг нэг юм тодорхойлох гэдэг те. За одоо таны хувьд би нөгөө нэгт одоо моринд хурдан морь унжсэн болохоор одоо маш их тийм хайртай байдаг. Өөрөө тэр морийг мэдэрч те тэр зүгээс айгуу гоё. Өөртөө ойлголцдог баг тий. Өглөө эртлэн босоод адуугаа аврааж ирэх гэдэг. Эр хүнд одоо хамгийн гоё жаргал байдаг. Тэр мэдрэмжээ боддог юм уу? Тэгэхээр л одоо ягаад ч юм тийм би одоо амар л тийм дуртай байдаг юм аа. Ёстой мэдгүй ертөнц бай. Өглөө адуу ураах, орой адуу залах гэдэг. Юу нь тийм гоё болов. Одоо яг тэр ингэж үрслэгч юур мэдгүй байгаа хгүй төсөөлөхгүй байгаа хгүй. Харин тийм өглөө тусаад гэгээ ороогүй байхад агамжаан дээрээс морой аваад тий эмээлэл яг үүр ярьж хахад мордоол уулын орой дээр гараад адууга хаана гэж харчаад нэг явах мэдгүй ягаад ч юм нэг юм мэдрэмж амар гоё. Тэр олон азар гадууг туугаа явж байгаа мэдрэмж бас үнэхээр гоё. Орой нар жаргаж яхад яг ингээд нэг шар гэгээ татаад ингээд жаргаж явах үед адууны тоос босоол ингээд зөөлхөн ингээл адууга уулын цаагаар ингээд оруулаад чаг тэр мэдрэмж амар гоё. Үнэр нь үнэр. Харин тэгж аргагүй нэг найруулагч хүний дүрслэл байна. Тэгээд би ч нөгөө айрхтай нутгийнх болоод юм уу гүү татна гэдэг үнэхээр гоё. Гүү татах нь гоё. Тий, одоо мань мэт бол тугалал татаж үзсэн л тээ. Тий. Тэгэл гурилал нэгсэнгрээл ингээд зогсож байгаа. Бид нар ч нөгөө манай ахих одоо 11 2 азар гадуутай. Айгүй их азар гадуутай. Тэгээд гүүч нэг 2 цагийн зайтай юу яадаг гэхгүй сав гэхгүй. Эхнээс нь ахуулаад ингээд өдөржингөө ажил юм шүү. Татаад орж ирээд нэг 10 байна уу 15 минут амраалт буцаал яг дараагийнхаа саалт эхнээс нь саагаад явдаг. Ваа. Тэр сааж байгаа хүн ямар агуу вэ? Тийм тэгэл ээлжлэл ингээл манер хийгээл явна. Тэгэл бах тий. Тийм байна. Тийм болоод гэдэг юм уу одоо эдгэрч одоо бүгд шалтгаан л байна л та. Тийм байна. За тэгэхээр яг морийг харангууд яг одоо ахаад бас нэг дуртай байх шалтгаан. Яг морийг харангууд одоо ганцыг харангууд хэлж өгвөл. Харангууд гэхэлэр Монгол морь өөрөө маш гоё юм дотн сэтгэл төрүүлдэг. Монгол морь. Одоо бол одоо шин цусны адуу гэж юу гэдгийг эдлийцжүүлэл явж байгаа шүү дээ. Гэхдээ Монгол морийг харах үнэхээр мэдрэмж цаанаа ондоо битэн шүү. сүнстэй. Монгол азаргыг харна гэдэг өөр амар гоё. Тийм тий. Тэр үстэл сүрдмээр шүү дээ. Хож явааг нь харах ч бас. Эр хүн байтугай эмгтээчүүд хараад өөр ингээд. Одоо нөгөө наадмаар морины уралдаан зурагтаар шууд амжуулж ахад л ингээл хөшөөл хөнөлмс туслуулдаг шүү дээ. Тэр бүр үнэхээр гоё л доо. Тэнд нэг хүн болгонд хийдэг. Уралдаж яваа морины тэр нэг юм дотор нэг юм баг ингээд бодол нь уншигдаад идэх те бүр ингээд ивээ минь энэ бүр ядарчиж хүү энэ бүр өстө хаач исэн бэ энэ бүр өстө гэлгээл. За би энэ нөгөө өнгө асуудаг нь ер нь бол яг хүмүүс өнгөөр өөрийгөө илэрхийлдэг юм байна л да. Тэгэхээр нөгөө бид нар ялангуяа нөгөө тайз дэлгэцийн уран бүтээлчдийг харахаар бидний харж байгаа төсөөлж байгаагаар яг тийм хүн байдаг болов эсвэл өөр хүн байдаг болов гэж бас боддог тий. Тэгэхээр яг энэ өнгө бол таныг өөрийг чи илэрхийлж байгаа өнгө юм байна л да. За манай Бямбаж жүжигчний хувьд ер нь бол эрч хүчтэй, өөртөө ихтэй. Тэгээ яг тэр өнгөө яг олонний дунд яг тэр өөрийнхөө өнгөөр өөрийнхөө байгаагаар илүүх одоо яг тодорч ингэж харагдахыг хүсдэг ийм одоо галзагтай өнгө юм байна. За манай Батна жүжигчний хувьд гэх юм бол илүү тийм зөөлхөн, дөлгөөн тийм дүрхтэй. За энэгээрээ бас яг өөрийнхөө яг тэр өнгөөрөө хүмүүсийн дунд бас яг ингэж ялгарч чаддаг юм онцлогтой. Тэр нь өөрт нь их зогтдог ийм өнгө юм байна. Тааж гинүү. Хүмүүст их олонний дунд ингэ байхад хүмүүст их амар тайван тийм тайвшралыг
мэдрүүлдэг гинэ. Тий. Ийм одоо. Тийм үү? Энэ таарж гин үү? Таарч байна. Тэгээд яг хоо амтан болохоор ер нь бол яг хоо юуг илэрхийлдэг вэ гэхээр илүү их хоёр болохоор одоо гэр бүлтэй хоёлоо хоёр хүүхэдтэй юм хүмүүс байна. Тэгэхээр амтан болохоор илүү их нөгөө хамт байхыг хүсдэг хүнийг одоо өөрсдөө хүмүүс өөрөө ч мэдлэг амтнаар илэрхийлдэг гинэ. Эсвэл нөгөө яг ингээ нөгөө дуртай амтантай ойролцоо хүнтэй ер нь ингээ нэг тийм хамт байхыг хүсдэг. Одоо шинэ ингээд магадгүй яг таарч болно, тарахгүй жиж болно. Тэгэхээр бимаж өгчний хувьд ер нь бол их царайлаг, хөөхөн, ийм Монгол ханаас чарсан тий. Тэгээд дээрэс нь илүү их гоё, тэрхэд гоё, арсных гоё, үслэг. Борчгор үстэй. Тийм одоо үнтэй хамт байхыг хүсдэг. Яг борцгор. Тийм үү? Яа, санчаач бас юу санчаач. За, ийм байх жишээтэй. За, одоо манай Батнаж их тийм морилог хүмүүс. Батнаж жүжигчний хувьд гэх юм бол ер нь их тийм хайртай мэдрэхэд те. Тэгээд өглөө орой тэгээ адууга хураагаар явж байгаа тэр мэдрэмж айгүй гоё гэдэгжсэн шүү дээ. Тэгэхээр ер нь их гэр бүлд их хайртай хүн юм да. Өглөө оройд гэр бүлийнхэнтэйгээ байх гэдэг. Өглөө гэр бүлээ хараад орой эргэж эрэхтэй их жаргалыг мэдэрдэг тэр гэр бүлээсээ. Тэгээд ер нь их тийм харахад их гоё ойр дотн халуун дулаан дээр хайрыг мэдэрдэг. Их гэр бүлсэг хүн юм байна гэдгийг бас ингээд ярих тухай л ойлголцоод баймар гэдэг юм шүү тий. Морины тухай ярьсны нэргээ бодохоор намайг яриаг байхад л ойлгочдөг байна. Тэгэхээр ер нь яг нэг өнгөөр амтнаар ерөнхийдөө хүмүүсийг бас ингээд илэрхийлэх жоохон ойлгох юм боломж гардгаа. Гэхдээ энэ сонжог ингээд сонсохоор бямбаг дүгнсэн дүгнэлт нь ямар хөө гарч ийн? Дөгч нь үү? Тэр нэг ирч хүч байгаа юу? Тэр нэг юм улаан өнгө шиг. Өнгөөр бол байна шүү дээ. Байна уу? Одоо би сая нэг улаан өнгө ирч хүчтэй гэж бямбаг ингээд төсөөлөхөр би тайзан дээр төсөөлдөг. Тэр нэг голд одоо жорон гэдэг бүжгэлж байгаа тэр нэг дүрслэл ингээд нүдэнд буугаад идэх. Тийм гал цогтой. Тэгээд жорон гэж би бас морь яриа л. Тэр олон хүчнээс ирээл заавал тэр нэг жорон нэг ч бас тэгээд дүрслэгдэл байдаг. Тэгэхээр тэр бол амар тийм галцгтай харагддаг. Тэгвэл яг өөртөө тийм улаан байгаа. Энийг бол одоо киноны дүрээр бас харах юм бол Бямбагаас тийм зүйл бас харна. Одоо яг өөрөө болохоор тийм хатуу зүйл рүү ороход жоохон сэтгэл нь бэлтгэдэг үуч гэх юм өөрөө жоохон дэрнээс хашраад ижиж магадгүй. Тэгэхээр дүр бол одоо зэрлэг зэсгсийн үлгэмжтэр бас тиймэрхүү зурхайд нь шүү дээ. Тэгэхээр тэрнээс ч илүү ассан тийм дүрүүдийг бол бүтээж болохоор харагддаг. Тэгэл улаан бензин ус юм шүү дээ. Тэр улаан бензины зогсон гэж. За тэгээд өнөөдөр Good Morning Mongolia show-ны одоо зочноор хүрэлцэн ирээд маш сайхан халуун дулаан ярьслага яриа хөрөөг бас өрнүүлсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд Монголын үзэгчдэд бас ийм гайхалтай бас ертөнцийг агуулгыг мессежийг бас гэр бүлүүдэд бас өгч байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь сонсогчтой үзэгчтэй уриалахад энэ сэтгэлийн уяа гэдэг киног заавал зорж очиж үзээрэй гэж бас кино театрт нь үзэх хамгийн гоё байдаг. Тэгээд ас холын Солонгос улсаас манай нэвтрүүлгийг сонсдог Ариун чимэг Ариун нагч маань ярьцлагыг нь сонсоод энэ киног заавал үзмээр санагдлаа. Та бүхэнд талархлаа гэсэн байна. Та тэгээ удахгүй Монголд ирнэ гэжсэн тий. Харин тий. Кино театрт байгаа дээр нь амжиж ирээ үзчихэрээ. Солонгостоос манай кино гарах юм уу? Оо ямар гоё юм бэ. Солонгос болон Монгол улсын бас тий өнцөг болон бүрт амьдарч байгаа хүмүүст бас хүрнэ гэсэн тийм төлөвлөгөө яригдж байгаа. За нутгийн шороог нөрлөх юм байна. Өстой гоё. За тэгээ Good Morning Mongolia show маань кинотоо өглөөгөө та бүхэндээ хөрөглөө. За тэгээ энэ өглөө бидэндээ хамтран бүтээж байгаа. За Mom Nani Center Mongolia буюу одоо хүүхд тасрах үйлчилгээ. Бид манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг юм байгууллага байдаг. Филиппин улсаас одоо хүүхд тасрагчныг зуучилж оруулж ирээд өөрсдийн гэсэн олон улсын стандартыг бариад хүүхдээ харуулах одоо завгүй, даатгах завгүй энэ ажилтай төрөлтөө завгүй хүмүүс зориулсан хүүхд харах үйлчилгээг одоо нэвтрүүлсэн юм хамт олон байдаг. Тэгээд хүүхдүүдийн сургалт асрагч хоёр нэг багаас нь одоо хүүхдээ английн орчинд одоо тий мэргэжлийн өндөр түвшинд найдвартай хүмүүст ийм харуулах боломжтой ийм хамт олон бид нартай хамтарч ажилладаг. За мөн Мамад агентлаг буюу гэрээсээ ажилладаг ээжүүдийн нэг л манай шоуны алтан түнш байдаг. Одоо энэ захирлын сууж байна. Үүрэг юм да. За тэгээд өөрсдийн гэсэн дижитал одоо энэ технологи AI суурьтай ийм туслахуудаа бүтээхийг хүсэх юм бол Мамад агентлагийн байж уулзраа ороод энэ хүн сургалтанд бүртгүүлэх боломжтой байдаг. За өнөөдрийн мөн өглөөг хамтран бүтээж байгаа энэ бидний орчин буюу Jade ресторан лаунж байгаа.
Энэ ресторан лаунж маань болохоор ерөнхийдөө 40-с 60 хүний багтаамжтай бүх төрлийн ивентийг хийх боломжтой. 11-ээс 14 цагийн хооронд маш хамттай буфе хоол гардаг. Өдрийн хоолой Хамттай. буфет. Тэгээд ийм гайхалтай бас хамт олон бидэнтэй хамтран энэ өглөөг бүтээж байгаа. Харин сайхан дэлгэцээр манай сэтгэлийн уяа киноны трейлерыг хэвээр гамгүй үзэх боломжийг олгосонд баярлаа. Тэгэлгүй яах вэ? Тэгээд мөн Тэгвэл гарлаа шүү дээ. тий Монгол орон даяар замун Солонгос улс хилийн чандад суугаа элэг нэгт монголчуудтай сэтгэлийн уяа гэдэг энэ гайхалтай уран бүтээлийг бас хүргэж байгаа энэ уран бүтээлчд маань өнөөдөр бас манай кинотой өглөөний онцлог зочид маань байлаа. Олон улсын наадмаас бол юм хүлээж байгаа шүү. Өгөөд угаарай. Тэр Баярлалаа. л авижлан захий та. Үнэхээр гоё кино яа бол манай тэр муу кино тэгж байхад энэ бол Тэгэлгүй яах вэ? үнэхээр өөр төвшин. Түрүүчийн Батны найруулагчийн хэлсэн тэр үг үнэхээр гоё санагдлаа. Үнэхээр гэр бүлийн үнц нь уучлал тэр болцолгүй ямар нэгэн хариу нэгтгэхгүй тэр хайрыг яг ингээ илэрхийлж дамжуулахыг зорьсон гэдэг. Өнөөдөр бид бүхэн ямар нэгэн байдлаар ашиг хонжоо хариу нэхэж байгаа бие биенээс юм хүсцэн хүлээдэг ийм нэгэнд амьдарч байгаа бол өнөөдөр бас яг энэ зүрх сэтгэл Монгол хүний дотор аавуудын дотор ялангуяа ээжүүдийн дотор олон хүмүүсийн дотор бас байдаг да гэсэн энэ мессежийг бас зориулахыг хүсэнд маш их баярлалаа. За асууж амжаагүй юм байвал хэлээд хамт дуусгая те. Тийм. За. Хамт гоё яриагаа хийлээ дуусгая. Анх сонсож байхад нөгөө өнөөдөр аавуудаа зориулсан гэж хэлсэн. Тэгээд энэ завшааныг ашиглаад өөрийнхөө аавдаа гоё хэлмээр санагдчихээн. Тэгээд миний аав бол Мигмар гэдэг хүн байдаг. 5 охинтой. Оо вау. Тэгээд 5 охиныхоо одоо уул шиг нөмөртэй сайхан аав минь байдаг. 5 охиныгоос зовоохгүйгээр 5 охиныхоо одоо ирээдүй амьдрал өөрийгөө бараг залуунаас бүх биеэ зориулсан тийм сайхан хүн байдаг юм аа. Тэгээд нөгөө аавын өдрөгээ түрүүн та хэд минь ярьжсэн учраас яг энэ аавыгаа ярьж дуусгавал илүү гоё юм болов гэж бодлоо. Баярлалаа. 5 охинтой аав гэдэг бол маш зөөлхөн, уян зөөлхөн. Тэгээд хамгийн гол нь би одоо байн ярьдаг манай аав яг л өөрийнхөө залуунасыг бид нартэй зориулсан. Тэгэхээр сайхан аавдаа бас эрүүл сарвал олон жил үр хөвгтдээ хамтдаа аз жаргалтай бай шүү, хайртай шүү аваа гэж хэлье. Өстой сайхан үг. Баярлалаа. Батна маань. За мөн бас аавда маш их баярлалаа гэж явдаг айлмаар байна тий. Монголынхоо нийт бас сайхан нөмөр нөлөг болсон өөрх гэрээ толгойлж байгаа Монголын нийт аавуудаа бас одоо маш их сайхан аз жаргал бүхнийг хүсээрэй. За маш их баярлалаа. Бид нар нэвтрүүлгийнхаа төгсгөлд хайртай Монгол орноо мандуулъя гэдэг энэ уриалгыг хэлээд Good morning Mongolia шоу маань нэвтрүүлгээ төгсгдээ. Дуул дэмжтэй. Түрүүн дуулын хамгийн сүүлийн мөрөл байхгүй юу? Тий. Тэгээ энэ уриалгыг эрхэм зочид маань хамтдаа хэлээд бас нэвтрүүлгийг маань жаргаж өгөөч гэж хүсэж байна. За бүгдээрээ сайхан Монгол усаа мандуулъя. 1 2 3 и хайртай Монгол орноо мандуулъя. Good morning Mongolia шоуны бүр гаргийн кинотой өглөө нэвтрүүлэг маань хэсэг маань өнөөдөр та бүхэндээ хүргэлээ. Тэгээд Star телевизэн цэнгэр дэлгэцээр болон Хэмнэл радио 91.7 радио долгионоор Good morning Mongolia шоу маань өглөө болгоныг тантай хамт бүтээдэг үлээ. Ингээд та бүхэн маань өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяр таа. Маргааш өглөө иргэд уулзцгаая. Гэгээлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Маргааш өглөө бид та бүхнийг дахин нэг сонирхолтой сэдв, цааш мэдээлэл хамгийн шилдэг дуу хөгжинтэйгээр яг энэ дээр хүлээж авах болно.